Бид та бүхэндээ дотоод иргэн их сургуулийн цахим телевизийн төгсөгчид ярьж байна булангийнхаа ээлж дугаарыг хүргэх гэж байна. Энэ удаагийнхаа дугаарыг бид шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс бэлтгэлээ. Ингээд хамтдаа бүгдээрээ орцгоё. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн нь шүүхийн шинжилгээ явуулах эрх зүйн боловсронгой орчин, оновчтой зохион байгуулалт, баталгаатай арга зүй, техник технологийн дэвшлийг бүрэн ашиглах нөхцөлийг бий болгон хүний нөөцийн чадварлаг баг бүрдүүлснээр альва хэргийг шинжлэх ухаанч нотлох баримтад тулгуурлан шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэн ажилладаг. Криминалистикийн шинжилгээний газар нь эрх бүхий байгуулгын шийдвэрээр мөр судлал, гарын мөр, галт зэвсэг, бичиг баримт, дүр зураг, дүрс бичлэг, компьютер судлал, дуу авиа, автотехникийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаас гадна гарын мөр, галт зэвсгийн хонгой, хошуу, гутлын мөр, үнэт цаас, мөнгөн тэмдэгтийн сан бүрдүүлж адтгалын шинжилгээнд ашигладаг. Мөн тус газрын шинжээчид онц хүнд гэмтэргийн газрын үзлэгт мэргэжилтнээр оролцож уул мөр, эд мөрийн баримт илрүүлж бэхжүүлэх үндсэн чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. За намайг Бацхан Эрдэнэчэр гэдэг. Би дотоод иргэн их сургуулийг 2005 онд тухайн үеийн цагдаагийн академи гэж байхад криминалистикийн шинжээчийн ангид суралцж төгссөн. За одоо шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын дэд даргаар ажиллаж байна. За манай криминалистикийн шинжилгээний газарт бол одоо дотоод иргэн их сургуулийн үе үеийн төгсөгч нар ажиллаж байгаа. 6 шинжилгээний лабораторитой. За орон нутгийн криминалистикийн хэсгүүдэд за нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын криминалистикийн шинжилгээний тасгуудад бол одоо криминалистикийн шинжээч нар ажиллаж хэргийн газрын үзлэгт оролцож уул мөр, эд мөрийн баримт илрүүлж бэхжүүлж за тэдгээртэй бол шинжилгээ хийж дүгнэлт гарган ажиллаж байгаа. За энэ криминалистикийн шинжээч гэдэг мэргэжлийг эзэмшиж ажиллаж байгаадаа бол би маш их бахархаж явдаг. Криминалистикийн шинжээч мэргэжлийг сонгож дотоод иргэн их сургуульд суралцсан, төгсөж манай байгууллагт ирж ажиллах залуучуудаа бол ажлын өндөр амжилт хүсье. Намайг Бадам сайхан гэдэг 2006-аас 2010 онд цагдаагийн академиг эрх зүйч криминалистикийн шинжээч мэргэжлэр төгссөн. Төрлөх сургуулаа төгсөөд Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албанд криминалистикийн шинжээч мэргэжлэнээр очиж ажиллаж байгаад 2012 онд нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Чингэлтэй дүүргийн криминалистик шинжилгээний тасагт шинжээчээр ирж ажилласан. 2012 оноос 2021 оны хугацаанд Чингэлтэй дүүргийн криминалистик шинжилгээний тасагт ажиллаж байгаад 2021 оны 6 сард шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн мөр судлалын шинжилгээний лабораторид шилжиж ирж ажиллаж байна. Хэргийн газраас хураа ус, эд мөрийн баримт болон хувцас, тээврийн хэрэгслийн эд анги, гутлын мөр болон ер нь манай мөр судлалын шинжилгээний лаборатори нь 10 гаруй төрлийн шинжилгээ хийж адилтгалын болон онцлогооны дүгнэлт гаргадаг байгаа. За төрлөх сургуулаараа төгссөнд маш их баярлалдаг. Энэхүү эзэмшсэн мэргэжилтэд эзэн болж өдийг хүртэл тууштай, үр бүтээлтэй олон жил тасралтгүй ажиллаж байгаа. Сурахад маш их юм сурдаг, шинжлэх ухаанлаг, судлах маш их судалгааны ажиллагаа, судлах зүйлүүд их байдаг. За манай мэргэжлийг сонгон суралцж байгаа оюутан залуучуудтай амжилт хүсье. Маш сайхан мэргэжил бүхэн сайхан. Намайг Баттөрийн зал заяа гэдэг. Би дотоод иргэн их сургуулийг цагдаагийн академи байхад 2010 онд криминалистикийн шинжээчийн ангийг төгсөж исэн. За би төгснөөсөө хойш Налайх дүүргийн криминалистикийн шинжилгээний лабораторид дэслэгч цолтойгоор шинжээчээр томилогдсон ажиллаж байгаад сүүлд нь Сүхбаатар дүүргийн криминалистикийн шинжилгээний тасаг шинжээчээр ажиллаж байсан. За тэгээд одоогийн байдлаар шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гарын мөрний шинжилгээний лабораторид ахлах шинжээчээр ажиллаж байгаа. Дотоод иргэн их сургуулийг 2015 онд хууль сахиулахын их сургууль байхад шүүх шинжилгээ зүйн магистрийн зэрэг хамгаалсан байгаа. За ингээд би мэрэгчлэрээ 11 дахь жилдээ ажиллаж байгаа. Шудраг үннийг тогтоох, хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг нь одоо сэргээх чиглэлээр одоо яг ингэж маш одоо шинжлэх ухааныг үндэслэж үйл ажиллагаа явуулдаг учраас би мэргэжлэрээ маш их бахархдаг.
За намайг Хашгуугийн Батэрдэн гэдэг. За би дотоод хэргийн сургуулийг Цагдаагийн академи нэртэй байхад 2010 онд криминалистикийн шинжээч их зурж мэргэжлээр суралцж төгссөн. Шүүгүү шинжилгээний байгууллагад би тасралтгүй 12 дахь жилдээ ажиллаж хөдөлмөрлөж явж байна. Сургуульд элсэн суралцсанаараа би энэ шинжилгээ ухааны маш их өргөн мэдлэгийг хөрөмтлүүлж авахын зүй. За сургуульд суралцж төгссөнөөрөө за төрийн албанд ажиллах ийм мэдлэг чадварыг олж эзэмсэж авсан. Ингээд дотоод хэргийн сургуульд элсэн суралцах гэж байгаа. Элсэн суралцахаар зорж байгаа залуучууд та бүхэндээ энэ дотоод хэргийн сургууль элсэн суралцж Монгол улстай хөв нэмэр оруулах мэдлэг чадвартай болсон хүчин болоорой гэж уриалж байна. Дотоод хэргийн сургуульд суралцж байхад эрдэм мэдлэг, шинжилгээ ухааныг зааж сургасан багш нартай талархын зүй мөн мөр зэрэгцэн суралцж төгссөн ангийн андууд, он жовддаа ажлын амжилт, амьдралд нааж байгаа сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. За сайн бацгаана уу, та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Түмэн Наст гэдэг. За би бол Хувь Сахиулах их сургуулийн төгсөгчдийн нэг. За миний би 2008 онд Цагдаагийн ерхий газраас зохион байгуулсан сурагчдын дунд явуулсан тэмцээнд төрүүлээд энэ сургуульд урилгаар орсон байгаа. За миний хувьд гэх юм бол 10 жилд сурж явах хугацаанд хуулийн нэвтрүүлгүүд, хуулийн тэмцээнүүдэд оролцож бас олон тооны медалууд хүртсэн байдаг. Тэгээ үүнийхээ ач буянаар энэ тэмцээнд орж төрүүлээд сургуульдаа эмэгтэй элсэгчийн хувьд урилгаар элсэж орсон байдаг юм аа. За тэгээ тухайн жилдээ болохоор шинжээчийн ангид элсэлт авч исэн. Зөвхөн эмэгтэй ангид. Тийм учраас би энэ ангийг сонгож шинжээч мэргэжлэр 2008 оноос 2012 оны хооронд суралцаад 2012 онд криминалистикийн шинжилгээ эрх зүйн мэргэжлэр бакалаврын боловсрол эзэмссэн. За ингээд бакалаврын сургалтанд сурж явах хугацаанд амжилттай суралцсан учраас магистрийн урилга авч 2012-оос 14 оны хооронд Хувь Сахиулах их сургуулийн хууль зүйн магистрийн зэрэг хамгаалсан байгаа. За ингээд анх 12 онд төгссөнөөс хойш Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албанд шинжээчээр томилогдож ажиллаж байгаад 13 оноос Сүхбаатар дүүргийн криминалистикийн шинжилгээний тасагт улмаар Улсын мөрдөн байцаах газрын прокурорын мөрдөнгийн дэргэдэх шүүхийн шинжилгээний хэсэг шинжээчээр ажиллаж байсан. Түүнчлэн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бичиг баримтын шинжилгээний лаборатори үргэлжлүүлээд мөн нийслэлийн шүүхийн шинжилгээний газар шинжээчээр ажиллаж байсан. За миний ажилладаг лабораторийн хувьд гэх юм бол эрх бүхий байгууллагын гаргасан тогтоол шийдвэрийн дагуу гарын үсэг, гар бичвэр, тамга тэмдэг, иргэний бичиг баримт зэрэг бүх төрлийн бичиг техникийн болон бичиг судлалын шинжилгээнүүдийг хийж дүгнэлт гаргадаг байгаа. За манай лабораторийн хувьд юугаараа бусад лабораториудаас ялгагддаг вэ гэхээр яг хүний эрх зөрчигдөж байгаа. Одоо ялангуяа сүүлийн үед техник технологийн ололттой холбогдуулаад хүний мөнгө цаасны хэрэгцээ, за түүнээс гадна хүний эрхийг зөрчих, эрхийг хамгаалахтай холбоотойгоор гэрээ контрактууд, за иймэрхүү хүний яг эрхтэй холбоотойгоор хийгдэж байгаа, техник технологитой холбоотойгоор хийгдэж байгаа шинжилгээнүүдийг манай лабораторид хийдэг байгаа. Тэгээд үүнийг шинжилээд хуурамч эсвэл жинхэнэ эсхийг нь тогтоож өгч өчнөө олон тооны хэрэгүүдэд шийдвэрлэж болохоос нотлох баримтыг бүрдүүлж өгдөгөөрөө манай лабораторийн онцлог байгаа. Манай сургуулийг сонгон суралцах гэж байгаа хүүхэд залуучуудтай хандаж хэлэхэд анхнаасаа хуулийн болон одоо ингээд шүүхийн шинжилгээний чиглэлээр суралцахыг хүсэж байгаа хүүхдүүд маань энэ чиглэлийнхаа хичээлийг давтаж шалгалтандаа сайн оноо аваад манай сургуулийг төгсөх юм бол манай сургууль өөрөө төгсөнгүүтээ ажлын байраар шууд хангадаг. Дээрээс нь төрийн ийм гоё дүрмт хувцас өмсдөг. Давуу тал маш олонтой учраас манай сургуулийг сонгон суралцаарай гэж уриалж байна.